2 хөршөөс ээлж дараагаар урт хугацаагаар хамааралтай байсан. Ер нь бол энэ 12 сарын 29 их чухал өдөр юм байна. Бид нар 1911 оныг яриаггүй. Дэлхийн цаг үе өөрчлөгдсөн. Мандах төрийг даах уу, унах төрийг даах уу гэж Яг үнэхээр монголчуудад хайртай дуртай да тэгсэн үгүй бол асуултын тэмдэг. Сайн байцгааны өрхөн мөндөд үзэгчтэй, сайн байцгааны өрхөн мөндөд сонсогчтой. Захимж подкастын шинэ дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За энэ дугаар дээр үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын өдөр гэсэн сэдвээр ярилцгаар Шинжлэх ухааны академийн философийн хүрээлэн шашин судлалын секторын эрхлэгч, философийн ухааны доктор Бата Эрхмийг өлөөрсөн байгаа. За танд энэ өдрийн мэнд хүргэе. За та бүгдээ бас энэ өдрийн мэндийг хүргье. За тэгэхээр өнөөдөр хоёулаа энэ эрх чөлөө тусгаар тогтнолын өдөр буюу одоо 12 сарын 29-нд одоо улс даяараа тэмдэглэн одоо өнгөрүүлдэг энэ чухал өдрийн талаар ярилцъя гэж бодлоо. Тэгэхээр бас яг энэ өдрийг бол сүүлээс саяхнаас ирнүүд тэмдэглэж бүр аль биесны юм тэмдэглэлт өдөр болголоо. Тэгээд тийм болохоор бас олон нийтийн дундмаар бас их олон өдрүүд байдаг шүү дээ. Тийм яг юм сэдвтэй холбоотой. Энэ өдрүүдийг бас ялгаа залгааг нь бас учир холбоотойг нь эхлээд тайлбарлая гэсэн надад бол санаа байна. Тэгэхээр нөгөө бид нар бол 7 сарын 11-нд улс тунхагласны баяр гээд хийдэг. За дээрэс нь 11 сарын 26-нд бол үндсэн хуулиа тэмдэглэсэн өдргээд хийдэг. За одоо энэ 12 сарын 29 буюу одоо үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын өдөр. Энэ гурван чухал өдрүүдийн та ялгаа одоо ач холбогдлуудын бас түүхэн үйл явдлуудтай холбоотой тайлбарч өгөөч. За би хичээе. Судлаачийн хуваар энэ гурван өдрийг харьцуулаад харах юм бол яг түүхэн он цаг дарааллынх нь хуваар эхлэхэд 1911 оны 12 сарын 29 ялангуяа сүүлийн үед түүхчид нэлээд одоо бодитойгоор судлаад энэ өдрийн ач холбогдлыг гаргаж ирээд одоо ердөөсөө нэг 14 жил болж байна. 2011 оны 12 сарын 29-наас аль биесээр тэмдэглэж эхэлсэн. Ялангуяа энэ өдрийн 100 жилийн ойг нь бол тэмдэглэж эхэлсэн. Тэгээ одоо ингээд 24 он гэхэлэр бид нар бол нэг 13 4 дэх жилдээ л тэмдэглэж байгаа. За энэс өмнө бол за Монголын ард түмэн ялангуяа социализмын үед шашин тусгаар тогтнол бие даасан байдал гэдгийг бол арай өөр ялангуяа үзэл сурталчилсан хэлбэрээр агуулгаар авч үздэг байсан байна. Ялангуяа 1920-од оноос 1990 он хүртэл хугацаа. 70 жил гэж бид нэр ярьдаг тийм. Нэг үе ярьдаг 70 жил. За энэ 70 жилд одоо бидний үүх, түүх, шашин, соёл, үзэл бодол, итгэл үнэмшлийг бол мэдээж хэрэг одоо гадны нөлөөгөөр хүчээр одоо өөрчлөхийг оролцсон, өөрчилсөн. За 90 онд бид нар түүх бодит болсон явдлыг үнэн зөвөөр нь гаргаад харахаар яалтчгүй 1911 оны 12 сарын 29-нд бол 8 дугаар богд Монголын одоо язгууртан ноёдууд, лам хувргууд, бүр олон нийт энэ өдөрт чухал ач холбогдол өгсөн нь 20 жилийн дараагаар монголчууд бол манжийн энэ нөлөөллөөс гарч чадсан ийм өдөр. Тэгэхээр энэ бол маш чухал өдөр. За нөгөө талдаа 1921 оны 7 сард болсон тэр ардын хувьсгал 10 жилийн дараа байх тийм. Яг 10 жилийн дараа болсон ардын хувьсгал гэдэг үйл явдлын өмнөтгөл маш чухал оршил энэ. Хэрвээ 1911 оны 12 сарын 29-нд энэ үндэсний эрх чөлөөг олох тусгаар тогтнох байдлаас суурийг тавьж чадаагүй байсан бол 21 оны 7 сард ийм үйл явдал болох байсан уу гэдэг ийм асуулт ургаж гарч ирнэ л дээ. Тэгэхээр энэ нь бол одоо яалтчгүй энэ одоо хоорондоо холбоотой. За тэгээд 20-од оны ихэнх 20-од оны дунд үеэс комментарны бодлого Монголд нэлээд хүчтэй болсон. За тэгээд 24 онд бид нар бүгдээрээ мэдж байгаа 5 сард
1911 оны 12 сарын 29-ний эрхчлөөний хөдөлгөөнийг удирдан чиглүүлж манлайлсан хүн 8 дугаар өгдөж үзэндээ Бутагт 24 оны 5 дугаар сард бас учир хөтөлгөөр нас барсан. За тэгээд 1924 оны 11 сарын 26-нд Монгол улс бол анх удаага бүгд найрамдах засаглал гэдгийг зарласан. За ихтэй энэ бол үндсэн хуулийн их бол тухайн үед одоо Коминтерны бодлогоор зөвлөлт холбоот улсад зөвлөлтийн үндсэн хуультай нэлээд төстэй. За манад зориулаад ингээд одоо бэлтгэсэн ийм хуулийг л бид нар баталсан. Тэгэхдээ энийг бол бас 100% үсгэж болохгүй. Яагаад тэгэхээр энэ маань өөрөө бүгд найрамдах засаглалыг тогтооход чухал үүрэг гүйцэтгэсэн. Тий. Тэр үед бол одоо монголчууд өөрсдөө 100% улс төрийнхөө талаар шийдвэр гаргах ийм гадаад дотоод нөхцөл бас байгаагүй. Өөрөөр хэлэх юм бол одоо сүүлийн хэдэн зууны туршид монголчуудын хувьд заяа бол хоёр хөршөөс их хамаарч ирсэн. За манжи үед мэдээж хэрэг манж гүрний бодлого гэдэг том бодлого явж байна. Тийм 1644 оноос ахуулаад ингэж явсан бодлого. За дараа нь энэ хэдийгээр дууссан ч гэсэн 20-од оноос 90 он хүртэл тухайн үеийн одоо зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот улс буюу зөвлөлт холбоот улс Коминтерн дараа нь зөвлөлтийн коммунист намын бодлого гэдэг зүйл бол үндсэндээ 89 оны одоо төгсгөл хүртэл үргэлжилж ялаа. Манайх руу чиглэсэн бодлого. Тэгэхээр энэ цаг үед сүүлийн одоо бидний түүхийн 300 одоо 40-од жил нь одоо ингээ харахад бол 300 гаруй жил нь бол бид нар дандаа хоёр хөршөөс хамааралтай байсан байна. Харин 90 онд энэ бүгд ардчилсан нээлттэй хүний эрхийг дээдлсэн хуультай эдгэлсэн ийм засаглал бүхий улс орныг бий болгоод сүүлийн 30 гаруй жил бол нэг том дэвшил гарсан нь бид нар нэг үүх түүхэ харьцангуй зөвөр ойлгодог ийм одоо боломж бидэрт олдож байгаа. За энэ одоо 3 өдрийн ялгаа бол бас энэтэй чухал холбоотой. Түрүү хэллээ шүү дээ. 1911 оны 12 сарын 29-нд юу болсон? За 1921 оны 7 сарын 20-21-нд юу болсон? 10-11-нд юу болсон? За 24 оны 11 сарын 26-нд юу болсон гэдэг. Тэгэхээр энэ бол хоёр хөршөөсөө ээлж дараагаар урт хугацаагаар хамааралтай байсан монголчууд хүн ам цөөхөн газар нутаг том эдийн засгийн бодит боломж чадвах сул ийм л байсан үндэстэн. Тэгээд энэ 70 жилийн хугацаанд бол бид нар бас их юм одоо монголчууд бол их юм амжуулсан байна. Яг хэдийгээр хуучин тогтолцоонд байсан ч гэсэн эндээс бол авах зүйл бас их байдаг. Орчин үеийн боловсрол, орчин үеийн эрүүл мэндийн салбар, шинжлэх ухаан гэх мэт. За 90 оны энэ ардчилсан бие даасан байдал ч гэсэн энд бас их чухал нөлөө үзүүлсэн. Зүгээр энийг сонсож байгаа монголчууд маань, сонсогч олон маань бол бас энийг дандаа нэг өнцгөр юм уу нэг талаас нь харах биш. Аливаалах олон талаас нь харж үнэн бодит мэдээллийг олж авч тэн дээрээ түн шинжилгээ хийж ивэл зөв болох болов уу гэж боддог. Тэгэхээр ер нь бол ингээд энэ чухал 3 өдрийг би зөвхөн хувьдаа ингээд ирэмлээд шалбагдлаар нөхөд ер нь бол энэ 12 сарын 29 их чухал өдөр юм байна гэдгийг бол би хувьдаа бол боддог. Тэгээд ягаад гэвэл ер нь улс орнууд энэ туцгаар тогтнолын өдөр буюу Independence Day гэдгийг маш их чухалчилж үздэг шүү дээ. Одоо хөгжил одоо тэргүүлж байгаа Америк орн бол Independence Day-г 7 сарын 4-нд хамгийн том баяр нь болж идэг тийм. Тэгэхээр бидний хувьд ч гэсэн энэ одоо туцгаар тогтнолын өдөр бол үндэсний хэмжээний хамгийн том баяр байна. Тэгээ би өчигдөр бас нэг хурал сууж байхад энэ бүтэн сар үргэлжилдэг даанч
шинэ жилийн арга хэмжээнд ач холбогдол ингээд жоохон дарагдах ийм өнгө аястай байгаад байна. Энийг харин бид нэр яаж одоо олон нийтэд энэ чухал зүйлээ одоо ойлгуулах вэ гэдгийг талаар бас ярьцгааж байлаа л да. Ер нь бол тэгэхээр ойлгуулахын тулд хүн эхлээд нөгөө тэр болсон процесс энийг бүр чин сэтгэлээс энэ зүрхэндээ энэ түүхэн үйл явдлуудыг их сайн ойлгох хэрэгтэй юм шиг. Тэгэх юм бол өнөөдөр баярлах нэг чухал тэр ач холбогдлыг ойлгох хоёр бол шал өөр юм байна гэж би боддгийн. Тэгээ одоо ингээд тусгаар тогтнол 8 дугаар богдтой холбогдоод тусгаар тогтнол олжээ гэд ингээд ярингууд зарим хүмүүс анх дугаар богд чинь тэгвэл одоо манжийн иргэшэл ороход одоо нөлөөлсөн шүү дээ гэд ингээд яриад эхэлдэг. Тэгэхээр яг та тэр анх дугаар богд өндөр гэгээн зан үзрийн үед одоо яг энэ манжид одоо яг иргэшэл дагаар орно гэхээс илүү тэр би түүхчдийн юмнуудыг сонсож байхад илүү бас ийм харилцан хамааралтай ийм гэрээ байгуулж ирсэн гэж түүхчд бол яг тэгж үзээд тах юм билээ. Тэгэхээр яг тэр одоо он цаг үедэд одоо энэ түүхийн их сурвалжуудыг харах юм бол ямар процессуд болж ирсэн юм бэ? Тий. Яг би бол түүхч хүн биш, шашин судлаач хүн. Гэхдээ түүхийн имийг бол унших дуртай, сонирхож уншдаг. За бас нэг одоо их том гүрэм байсны нэг үр дагавар гэж аль улсад байдаг. Их том. Одоо дэлхийн талыг эзлээд Евразийн одоо хамгийн одоо том их гүрнийг байгуулж исэн. Эзэн бүгд Чингис хааны одоо дараагаар их Монгол гүрэн тэрний дараагаар монголчууд сулраад ирсэн, задраад ирсэн энэ үйл явц. Цаг хугацааны ирэхээр монголчууд их сарнсан. Хуучин шиг хүчрхэг байж чадхаа болсон. Ер нь мөнхийн юм гэж бол байхгүй шүү дээ философитгаар. За яг энэ үед бол монголчуудыг бас нэг хооронд нь хувааж хагаралдуулж исэн үйл явдал бол халах ойрдын зөрчлийн асуудал байсан. Тэгээ одоо энэ зөрчил бол ер нь 400 гад жилийн өмнө л одоо гарч исэн байна. За ганцхан манад биш дэлхийн алж улсууд ийм юм байдаг. Өөрөөр хэлэх юм бол энэ Монгол гэсэн энэ нутаг дэвсгэр монголчуудыг хинэн манлайлж, толгойлж хаан болж авч явах вэ гэдэг л асуудал байсан. Нүүдэлчдийн дунд 2-3 мянган жилийн өмнө ч байсан уу? Байсан. За тэгээд яг энэ үед бол мэдээч хэрэг ойрд бас л монголчууд дээ бид нар тийм баруун монголчууд маань хүчрхэгжиж яг тухайн үеийн бодлогоороо бол Монголыг нэгтгэх юм санаа оноо байсан байх. Нөгөө талдаа бол халах. За ялангуяа одоо бидний ярьж занснаар халах аймаг хөшүүд бол харьцангуй бол одоо 1644 оноос эхлээд өвөрлөгч хөшүүд маань бол манжийн нөлөөнд ороод тодорхой хэдэн 10 жилийн дараа халах. За тэгэл одоо 1750-аад оны үеэс гэхэд л ойрдуудыг хүртэл одоо манжууд ингэж хувааж ижил авч чадсан ийм зүйл. Тэгэхээр энийг бол бас ганцхан өнцгөр харж болохгүй. Өндөр гэгэний үеийг. Манжийн бодлого үнэхээр нарийн хүчтэй байсан уу? Байсан байна тэр үед. Монголчуудыг хооронд нь хагаралдуулах, хуваах. Нэгдсэн тийм Монгол байх юм бол манжууд тийм амархан эзэлж чадахгүй байсан. Өвөрлөгч хөшүүдийг авсан. Тэгээд ар алхахыг авсан. Тэгээд дараа нь ойрдын. Ингэж авахд дандаа нөгөөнийхөө эсрэг ашиглаж ирсэн. Манжийн бодлого. Тэгэхээр гадны хүчин зүйл бол энэ хагарал дээр давс нэмсэн нөхцөл байдал бол тийм улс төрийн манжийн бодлого давс нэмсэн байсан. За түүхэн уламжлалаараа нүүдэлчд мөн адилхан хин хүчтэй нэгтгэл бас орно аваад одоо Монголын нутаг дэвсгэр төр байсан хүн нүгээс ахуулаад тийм ээ Жужаан, Сианби, Уугар, Түрэг гэдэг ингээл үзэхлээр хин хүчтэй тухайн улс орныг өдөр даал нэгтгэл аваад явчихсан. Тэгэхээр энэ үзэгдэл бол бас л тийм л байсан. Ойрдуудын хооронд, заахлахуудын хооронд ийм үзэгдэл. За өндөр гэгээн ойрдын баруун монголчууд албан бушиг
Халдан Бошгот хааны үед одоо наашаага орж ирээд одоо халахыг эзлээд ингээд хоёр сонголт байсан болов. Тий. Нэг нь бол одоо тэгээд үдсээр байгаад одоо юучгүй дарагдаад ингээд баруун монголчуудаа нэгтгээд ингээд нэг явах нэг юм хувилбар. Нөгөөх нь бол яадаг ч байсан манж гэж энэ улсад нэг дагаар орсон болоод хүн ам түүх соёл газар нутгаа авч үлдэх нэг юм оролдлого. Өөр үнэхээр одоо тэр үед чинь 3 дахь чүршгээ туслах юм байгаагүй. Ийм л нөхцөл байдал байсан. Тэгээ хүмүүс янз бүрээр хардаг байх. Жишээлх юм бол баруун монгол хүн бол энийг арай нэг өөр нүдээр хардаг ч юм. Халах хүн бол энийг арай өөр нүдээр хардаг. Гэхдээ улс төрийн энэ нөхцөл байдлыг гадна дотног бол одоо сайн бид нар уншиж судлах хэрэгтэй. Энэс өөр сонголт бас байгаагүй байх. Тэгээ өндөр гэгээн түүхэн тийм шийдвэр гаргасан. Халах түмэн дагсан. Ийм л зүйл одоо болсон. За өндөр гэгээний хувьд энэ дайн одоо ялангуяа том зөрчил энийг зогсооход үнэхээр энийг зогсоохын тулд хамгийн одоо бодиттой арга нь энэ байна л гэж үзсэн байх. Тий. Одоогор бол энэ чинь бодлого шүү дээ. Тий. Бодлого тий. Хамгийн яагаад тэгж үзсэн байж болох вэ гэхээр яавал олон хүний ам эрсдэхгүй байх вэ? Олон монголчууд өгөхгүй байх гэдэг нэг юм. Яавал монголчууд түүх соёлоо устгахгүй байх гэдэг нэг юм зүйл. За нөгөө талдаа бол за манж гэдэг энэ их гүрэн төвхтэй хүчтэй бодож байгаа ч гэсэн за энэ манжууд бол монголчуудыг бол бүр юучгүй бас нэг улс төр шашин түүх соёл бүгдийг устгахгүй байх гэж бас бодсон байх. Тийм ч учраас одоо тэр дагаар орсныхоо дараагаар бол өндөр гэгэнийг манжийн эзэн хаан ч нь бол багшаар хөргөмжилсэн юм юу байгаад байгаа шүү дээ. Түүхэн одоо баримт байгаад байгаа. Тэгэхээр энэ бүгдийг бол тооцоогүй биш, нарийн тооцсон байгаа. Тийм. За тийм ч учраас ер нь энэ 3 дугаар далаалам тухайн үед далаалам гэж нэргүй байж байгаа 10,500 далаад Монголд одоо Төмөдийн Алтан хаан анх удаа урьж залаад тэрний дараагаар нь Автай хаан залаад Монголд ингээд авчирсны дараагаар Монголд одоо бурхны шашин олон нийтийг юм нэгтгэх хүч болох анхны алхам эхэлсэн. Өөрөөр хэлэх юм бол дэлхийн олон оронд байдаг энэ үзэгдэл хуучин уламжлал нь өөрчлөгдөөд шин шашин хүлээж авдаг энэ үзэгдэл бол ялангуяа дэлхийн христийн шашинтай улс орнууд бол бүгдээрээ тийм шүү дээ. Тийм. Бүх газарт бол христийн шашин үүсээгүй шүү дээ. Үүссэн юмыг л авсан. Ислам бол тийм шүү дээ бас тийм. Сауди Араби, Меккад үүссэн энэ шашны улс бол одоо дэлхийн дундад Аз, Саудын одоо энэ улс орнуудыг бүгдийг тархсан дэлхийн том шашин болсон байх жишээтэй. Тэгэхээр бурхны шашин бол мөн л адилхан Монголд үүсээгүй. За бурхан Будда бол төрсэн газар нь одоо Люмбиний одоогийн Бал болсон тийм. Тухайн үедээ бол энэ бол одоо Энтикийн бас л нэг хэсэг байсан байгаа. Энтикийн соёл эрхэншилтээр соёолж бий болсон хүн төрөлхтний бүтээл бол бурхны шашин. За энэ нь бол дэлхийн бас зүүн Аз, зүүн өмнөд Аз, өмнөд Аз гэдэг их олон улсуудад тархсан. Гэхдээ манад одоо анх орж ирэхдээ бол төвдөр дамжаагүй гэж үздэг. Энтэг Төв Азаар дамжаад Монголд орж иржээ. Одоо бас бараг 2000 жилийн өмнө. За дараа нь бол их Монгол гүрний үед 13 дугаар 4 дугаар зууны үед бол харин төвдөр дамжаад төвдийн үндсэн дөрвөн бурхны шашны 2 урсгал болох сажийн урсгал, гаржидын урсгал бол Монгол ноёдууд дүүдийн дунд нэлээд их дэлгэрсэн байсан байна.
тэд нар төв төгшийг залж ийсэн байна тийм ээ. Харин түрүүний ярьсан тэр 16 дугаар зуунд бол яг энэ төвдийн гэлэгүйн ёсны ерс бол Монголд 3 дугаар Далай лам гэдэг нэрийг бол монголчууд өгсөн. Бас нь хойш бол 1 2 гэхийг нөхөж нэрлсэн. зөв. Тэгээ түүнээс 1-р Далай лам гэдэг юм бол байхгүй гиндэндүү ингийн л байсан. Тэгээд 3-р Далай ламыг Содномж Ямцыг одоо Далай лам гэдэг алдар өгсөний дараагаараа тэгвэл 1 нь энэ байна, 2 нь энэ байна гэдэг нөхөж ингээд олгосон. Тэгээд одоо өнөөдөр хүртэл 14-р Далай лам гэдэг бол тэр Монгол Далай гэдэг нэрээ аваад явж идэг. Тэгээд нэг бол өөрөө одоо дэрхийн гэгэн ч гэсэн өөрөө айлцсан байдаг шүү. Тэгээд энэ монголчуудын өгсөн нэр шүү. Энэ нэргүү бол одоо би гараа өсгөө зорч чадахгүй шүү гэдэг инээж идэг те. Тэгэхээр энэ бүгд үзэгдэл бол ердөөсөө дэлхийд даяар шашин, соёл, улс төр, эдийн засгийн өөрчлөлт ямар явж исэн монголчууд бас өөрийн туулсан ийм замаар л явж ирсэн. Тэгээ өнөөдөр харин бид нар эргээд харахад бид нар бас их азтай тийм хувьтай улс юм том газар нутаг дээр 3 сая 500 мянга гаруй монголчууд ингээд бас нэг 2 хөршөөс аль болох тусгаар бие даасан бодлого баримтлаад хөгжих гээд явж идэг. Үүний нэг хэсэг нь бол яалтчгүй одоо шашин, соёл, хэл, түүх, яг уламжлал ийм зүйл байгаа даа. Тэгээ бид нар харин энийг хэр авч явж чадах уу гэдэг асуулт бид нарт нэлээд одоо тулгарч үлдээд байна л да. 14 дугаар зууны үед яг тэр болсон үйл явдал дээр ингээ харахад урдаас бол одоо манж гүрний бодлого, хажуу баруун талаас бол одоо ойрдын зөрчил, хойноос бол том одоо орос гүрний бас бодлого ийм явж байсан. Тэгээд өндөр гэгийн бол нөгөө мандах төрийг даах уу, унах төрийг даах уу гэж одоо ярьж байсан гээд. Хэрвээ магадгүй би зүгээр боддгийн хойд хөршийг дагсан бол өнөөдөр бид нэр одоо энэ Оросын албаны улсын нэг одоо бүрээд тува халимгийн одоо төвшөнд тэгээд дээрэс нь сая ингээд Орос Украины дайн болоход тэргүй игнэнд энэ хүмүүсэл ер нь явууллаа шүү дээ. Тэгэхээр яг хэрвээ одоо тийм шийдвэр гаргасан бол өнөөдөр би энд ингээд ярилцлага хийхгүй тэнд галын шугам дээр айгүй бол дайн тулаанд одоо оролцсон. Тэ ингээ явж явах ийм ч байх байсан болов уу та гэж бас боддгийн. Тэгээд энэ тусгаар тогтнол гээд ярихаар бол үнэхээр үнцэнтэй маа гэдгийг л бас ингээл ярих болгонд л бас ойлгодог л те. Ер нь бол бага хахад ойлгодог байсан бол одоо бас илүү ойлгох хичээдэг ойлгодог болоод байна. Тэгээ ингээд энэ тусгаар тогтнол ярихаар сая өндөр гэгийн одоо анх дугаар богдын талаар ярьлаа. Ер нь бидний энэ улс төр шашин соёл энэ чухал үйл явдлуудтай ер нь богдууд маань бүгд холбоотой болоод явчихна. Тэгэхээр яг энэ богд гэж яг ямар хүнийг богд гэж нэрлээд идэгин. Эсвэл бүр ингээд шашнаасаа хамааралтай бүр тийм одоо онцгой байгаад байна уу? Эсвэл нэг одоо хин нэгэн одоо юу гэм хаад ноёд өгдөг цол юм уу? Богд гэж юу яг ямар хүнийг хэлдэг юм бэ? Тий, хэл зүй хэл шинжлэлийн усуд нэлээд сайн хэлэх баха. Энэ бол үгийн их нь баг согд гаралтай үг байх магадaltaй тий. За мэдээж хэрэг богд гэдэг энэ алдар цолыг бол одоо тэр болгон өгөөд байдаг. Эзэн богд Чингис хаан гэж ярьдаг. Өндөр гэгээн. За тэгээд өндөр гэгээнийг бол дүрээр нь 1-р богд, 2-р богд гэдэг одоо биднэрт 10-р богд нь Монголдоо морилдсон бас ингэж байж байна. Тэгэхээр ийм төвшөнд л одоо энэ өндөр алдар цолыг монголчууд харилцаар ирсэн байх их чухал. Таны түрүүний ярьдаг тусгаар тогтнол бол ямар үнэтэй вэ? Ямар чухал вэ? Энэ бол нэг эдийн засгийн нэг төслөөр арилждаг юм уу сольдог. За нэг хитэн төгрөг мөнгөөр одоо нүүрсээ зарж ийн гэдэг юм уу ингээд энийг бүдгрүүлэх ач холбогдлыг багасгах юм зүйл яалтчгүй одоо биш тийм.
хэдийгээр бид нар одоо зөвлөлт холбоот улсын дагуул улс болоод 60 гаруй жил 70 орчим жил болсон ч гэсэн маш үнэтэй зүйл нь бол бид нар тусгаар тогтмол гэдэг зүйлийг авч үлдсэн. Түрүүний таны хэлдэг шиг. За 8 дугаар үеийн үед бол нэг акт руу гарсан байдаг шүү дээ. Монголыг 3% авч гүрний дайтай, могоо 3% авч гөрвлийн дайтай гэж акт руу шүү. Тэгэхээр энэ бол бид нар бол өвгд эдс маань хэлсэн өөрсдөө сайн бодох ёстой. Үр хоочтой бол маш сайн ойлгох ёстой зүйл. Тий. Тэгэхээр энэ тусгаар тогтносон бие даасан энэ байдал за тэгээд тусгаар бие даасан гэдэг чинь өөрөө бүрэн эрхтэй гэсэн үг. Өөрөөсөө асуудлыг шийдээд явна гэсэн үг. За нөгөө талдаа бол бүрэн бие даасан гэдэг чинь хин нэгнээс хит хамаарахгүй байх асуудал яригдчихэж байгаа. Тийм. Тусгаар гэдэг чинь бидний бүх юм тусдаа шүү л гэж ингэж ойлгуулж байгаа зүйл шүү дээ. Тэгэхээр одоо сүүлийн 30 гаруй жилийн энэ үйл явдлыг ингээд харахад бол за төрийн бодлогын хүрээнд мэдээж хэрэг тусгаар байдлаа бид нар хадгалах гад оролдоод бодлого боловсруулад ингээд явж байгаа. Тэгэхээр энэ 2016 оны 10 сард 10 дугаар погд маань өөрөө ингээд Монголдо тодроод студиудын гэрээслэлээр энэ болсон ажил бол мөн адилхан тусгаар тогтнолыг баталгаажуулж байгаа. Нэн чухал үйл явдал мөн гэж би хувьдаа боддог. Судлаачны хувьд мөн. Яагаад тэгэхээр тусгаар тогтнол гэдэг чинь зөвхөн улс төрөөр баталгаажуулахаас гадна хил хязгаар нутаг энэ юмнаас гадна тухайн тусгаар тогтнож байгаа улс орн бол өөрийн гэсэн соёл иргэншилтэй байдаг. Тэгэхээр өөрийн гэсэн соёл иргэншлийн хэд хэдэн хэсэг нь бол түүх, хэл, соёл, шашин, уламжлал энэ. Тэгэхээр бид нарын сүүлийн 30-аад жил дотор одоо бас нэг чухал зүйл юу байсан бэ гэхээр Монгол соёл иргэншлийг Монголоор орно. Монгол дахь буддийн шашныг Монголын бурхны шашин болгож байгаа. Энэ зүйл бол өөрөө манай богдуудын түүхтэй заашгүй холбоотой. Одоо 10 дугаар богдож байгаа ч гэсэн энтэй заашгүй холбоотой. Гарцаагүй холбоотой. Өөрөөр хэлэх юм бол нэгэнт Монгол улс оршин сууж байгаа хүн амын олонх нь бурхны шашинтай гэж ингэж үзэж байгаа бол энэ нь тусгаар байна гэдэг энэ тусгаар тогтнолын бас нэг том баталгаа л гэсэн үг. Тийм ээ. Энгийнээр хэлэх юм бол манай бурхны шашинтнууд одоо урд турш рүүгээ одоо хадаг бариад гүйдэг биш. Энд богддоо хадаг бариад ирдэг байж гинэ гэдэг чинь энэс илүү тусгаар тогтнолын баталгаа гэж байх уу ер нь. Тийм биз? Бид нар хойшоогоо хой төрш рүүгээ хадаг бариад бурхны шашныг голгонд мөргөж гинэ гэдээ явах биш. Эндээ байх. Ийм нөхцөл бүрдсэн. Харин зарим нэг одоо улсууд бас жоохон буруу ташаа ойлгоод байдаг. Энэ бол цэвэр шашны асуудал гэдгийг бол жоохон мушгидэг юм уу, буруу ойлгодог юм уу. Тэгвэл нэг том л актер богд хаан гараад ирлээ шүү дээ. Энд чинь харин тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлж байгаа юм уу гэсэн асуулт. Бид нар 1911 оныг яриаггүй. Дэлхийн цаг үе өөрчлөгдсөн. Монгол улс бол хууль дээдлдэг төр засагтай улсууд. Тэр итгий хэл одоо өвчин төгөлдөр байгаа хуулиндаа төр шашин тусдаа гэж заасан. Шашны байгууллагууд улс төрийн үйл ажиллагаа явуулж болохгүй гэдгийг маш тодорхой гаргацсан. Ийм байхад бол 10 дугаар богдыг бол шашны зүтгэлтэн гэж харахаасаа илүү
одоо улс төрийн өдөр харах гадаагааг бол би бас жоохон буруу ташаа зүйл шүү. Энэ бол буруу юм байнамаа гэдгийг бас тэгж боддог улсуудад хандаж хэлэх нь зөв гэж бодож байгаа. Зөв. Би 10 дугаар багтын талаар нэлээд их юм асууна гэд төлөвлөсөн. Тэрнээс өмнө бас энэ цаг үетэйгээ холбогдох юм бол 1911 оны 12 сарын 29-нд холбогдох юм бол 8 дугаар богдын асуудал зайлшгүй яригдах хэрэгтэй. Тэр ер нь 8 дугаар богдыг бол төвдөөс одоо залж ирсэн. За өмнөх богдууд 1-2 дугаар богд бол монгол хүн байж байгаад 8 дугаар богд хүртэл бас одоо төвд хүн байсан. Тэгээ тэр хугацаанд ингээд түүхийн яг үзэхэд өмнөх богдууд их нас одоо богинотой дунджаар 22хан наслж ирсэн гэдэг ийм бас мэдээлэл байт юм л. Тэгээ ер нь одоо яг та тэр 8 дугаар богд одоо Монголд зарим хүмүүс бол төвд хүн гэж яриад байдаг шүү дээ. Тэгэхээр яг энэ 5 настайдаа Монголд ирээд эндээс хойш одоо ингээд шашны тэргүүн байгаа төр шашныг хосолсон энэ хэмжээнд хүртэл ер нь одоо ямар хүн байсан юм бол. Тэгээ би бол бас тантай адилхан байгаа их сурвалжуудаа уншиж өөрийн төвшөндөө ингээд дүн шинжилгээл хийдэг ийм л судлаач хүн. Тэгээ яг одоо орчин үед гарч ирж байгаа номнуудаас гадна хуучин 8 дугаар богдын намтрууд төвд хэл дээр байдаг хэд байдаг. За хамгийн гол зүйл нь бол таны хэлж байгаа үнэ 1869 онд төрсэн хүн. Тэгээ 69 онд ч нь бол дэлхийн бас суутнууд төрсэн байдгийн. Махатма Ганди ч 1869 онд бас төрсэн. Бас сонирхолтой. Тийм энтхийн одоо үндэсний эцэг. Тийм шүү дээ. Тэгээ Ганди бол манай 8 дугаар хүүхдтэй ч эцэг гэсэн. За 69 онд төрөөд 2-3 настайдаа дотроод наашаа залаад ирж идэл 1874 онд Монголд 8 дугаар хүүхдийг 5 настай байхад нь гэр бүлийн хамт залж ирсэн юм билээ. Яг нь ер нь монголчуудын бас бодлого, нарийн ухаан дээрэс нь тийм 8 дугаар богдын маань өөрийнх нь үйлс зохионгүй урд тавьсан ерөөл барилтлага. Түүнээс зүгээр нэг төвд хүүхд ирээд хизээч тийм болно гэж байхгүй шүү дээ. Тийм. Монгол хэлэнд тийм сайн гарамгаа байгаад монголчуудыг өдөртөн чиглүүлж чадаад тухайн үед одоо Чингисийн удмын Алтан уургийнхан хүртэл байхад бүгдээрээ 8 дугаар богдыг ингэнэ гэдэг чинь бол бүгд хөлөөнчөржсэн гэдэг. Тэр бол актер одоо ухаан үйлс эрдэм одоо бүгд л зохицсон болол тэгж байгаа шүү дээ. Түүнээс биш. Алтан уургийн хүмүүс бол аль нэгэн гадны хүнийг бол тийхгүй шүү дээ. Нөгөө талдаа тэр Монголын төр ёсны уламжлалаар бол 8 дугаар богдыг тэр Монголын төлөө гэсэн сэтгэл цохилох зүрхтэй болгож тэгж хүмүүжүүлж боловсруулна гэдэг бол бас нарийн ухаан. За 3 дахь хүчин зүйл бол бас нэг яалтчгүй урт насны барилдлага ерөөл. Энэ бол тийм юм байгаа. Түүнээс зүгээр нэг тохиолдлын асуудал явж биш. Тийм ч учраас ийм их үйлсийг хийсэн байх. Харьцангуй богино хугацаанд 50 хэдхэн наслахтаа тийм ээ. Нөгөө талдаа энэ бүгд нь одоо ингээд 100 гаруй жилийн дараагаар олон нийтэд ил тод болоод ялангуяа одоо манай залуучууд бол юмыг их бодтойгоор хардаг болсон байна шүү дээ. 8 дугаар чи ийм хүн байсан юм байна гэж. Социализм үед бол маш хэцүү байсан. Тэгээ бид нарыг байхад ч юу одоо хамгийн л одоо муу хүнчлэлийн нэг байсан юм байна л гэж кинон дээр гардаг тий. Түүхийн сурагч төр тэгж бичдэг. Утга уран зохиолд бол бас тэгж төрсөлдөг. Хэцүү байсан. Тэгэхээр одоо та бас нэг ийм нэвтрүүлэг хийгээд олон түмэнд үнэн зөв байдлыг ингээд харуулж байгаа нь бол маш цагаа олсон гэж би бол бодож байна. Тэгээд нэг яг цагаа олсон гэдэг дээр 8 дугаар богд энэ 12 сарын 29-ний энэ тусгаар тогтнолын өдрийг одоо зарлах энэ үйл явц болохоос өмнө одоо энэ хүмүүстэйгээ цаг нь болжээ гэж
хэлсэн гэдэг юм лээ тийм ээ. Тэгэхээр юмны нөгөө хувьсгалын тохироо бүрдэн тэгээ энэ 12 сарын 29-ны өдөр чинь ерөөс нэг жилийн төлөвлөгөөч байгаагүй 10 20 жилийн тийм нарийн төлөвлөгөөний үндсэн дээр тэгээ яг тэр нэг нарийн нюансыг л ажиглаж л бүгдийг боловсруулж тусгай тогтнолыг олж авсан юм байна л гэж би хувьдаа боддог. Тэгээ тэр юм дээрээс бол одоо та түрүүлжсэн. Одоо яг нь богдуудыг инхээр нэг талаас бол ингээд одоо шашны төлөөлөгч харах хэрэгтэй гэдэг. Яг энэ 8 дугаар богдын хувьд бол шашин төрийг хослон барьж ирсэн цаг хугацаа байгаа. Яг энэний бас одоо хэмжээгээр өргөжлөх гэдэг юм. Яг энэ одоо цаг үеийнхэн талаас нь та бас тайлбарлаж өгвөл. Маш чухал асуулт л да. Тухайн үед Монголын гадаад дотоод буюу геополитикийн нөхцөл байдал ямар байсан гэдэг бид нар нэгдүгээр харах хэрэгтэй. Хоёрдугаарт дотооддоо монголчууд угаасаа 8 дугаар үгтэйгөө эзэн ханаар залхаа зур сонголт байгаагүй. Түүхэн уламжлал тийм л байсан. Тийм ч учраас 24 онд сүүлд нь л одоо бүгд найрамдах засаглал гэдэг хэмтэй боллоо шүү дээ. Тэрнээс өмнө хаан засаглалтай л байсан. Тухайн үеийн нөхцөл байдлыг бид нар өнөөдрийн томруулдаг шилээр хараад тийм байна, юм байна гэж хэлэхэд бол хэцүү шүү дээ. За 8 дугаар богдын хувьд таны хэлж байгаа түүхэн ялангуяа түүхчдийн гаргаж ирж байгаа материалуудыг уншихад бол их ортой юм байлээ. Ер нь бол 19-р зууны сүүл үе буюу 1860, 70, 80-ад он, 90-ад онд манжийн төрөөс монголчууд руу чиглэсэн бодлого яаж хурдцтай өөрчлөгдөж исэн. Агуулгын хувьд, хэлбэрийн хувьд хуучин ярьж хэлж исэн амлалтаасаа буцаж исэн байдал тийм ээ. За урд туршид бол манжууд хятад хүнийг нааш оруулж ирдэггүй байсан бол оруулж ирдэг болгож байгаа жишээтэй. Хоорондоо гэрлэх асуудлыг хордсон байсан бол тэр асуудал одоо болж ирсэн тийм ингээд гих мэдчлэн. За нөгөө талдаа бол одоо шашны асуудалд ч гэсэн хит нөлөөлөх гэж оролцсон. Зарим асуудлыг бол хүчээр шийдэх гэж оролцсон асуудал үе үеийн богдууд дээр намтруудад нь гардаг. Тэгээ болохгүй бол Бээжинд дууддаг тийм ээ. Богдуудыг тухайн үеийн манжи хаан инктиг гэдэг эсвэл баахан бэлэгсэлт өгдөг. За эсвэл болохгүй бол зарим нэг нь хордог ч юм уу тийм ээ. Ингээд очир битүүлгээр зарим нь нас бардаг ч юм уу. Ийм зүйл бол болж исэн. Тэгээ энэ өөрөө хоёр их гүрний дунд байгаа жижигхэн улсын бас нэг зовлон юм да. Тий. За энэ үйл явц 8 дугаар үгдийн үед ирээд ямар байсан бэ гэдэг ингэлээр түүхч тэлдэг шүү дээ. 8 дугаар үгд бол бас Бээжинд очиж байгаагүй нэг сонин давуу талтай. Харин тэгд юм лээ тий. Одоо ирж исэн манжи хаанаас бичих ирж исэн хариу бичгийг нэг аргалаал явуулж исэн. Өөрөө бол Бээжинд очиж байгаагүй. Тэр энэ Монгол төрийн бодлого дээрээс нь 8 дугаар бүгдийн өөрийнх нь нарийн алсыг харсан ухаан. Хажууд нь байгаа одоо тэр хар шар зөөлхүүд тийм ээ. Хэл ухаантай хүмүүс байж дээ гэж ингэж нэгд боддгийн. Тий. Хоёрт бол манжийн нөхцөл байдлаас гадна хойд хөрш 1917 он хүртэл бол хаант Орос, тэрний дараагаар Большевик Орос. За тэгээд 1868 оноос Мэйжигийн дахин сэргэлтийн үеэс хүчтэй болж ирсэн Япон. За хятад ялангуяа одоо манжийн сүүл үед манжийн эсрэг гарч исэн хятад дотор гарч исэн хөдөлгөөнүүд. Энэ бүгдийг бол 8 дугаар үгдийн засаг захиргаа 8 дугаар үгдийн усуд бол их нарийн бас мэдээлэлтэй байсан шиг байна. Тий. Ялангуяа энгийн улсууд бас лам улсууд эднэр бол жирийн одоо худалдаа 8 ачин юм уу бадарчны дүрээр очоод
үйл явдал хаана юу болж байгааг мэдээд буцаад 8 дуурай хүүхдүүд бол мэдээлэл хүргэдэг. Ийм тогтолцоотой байжээ Монгол төр. Тэгэхээр энэ өөрөө бас их тустай байж. За яадаг ч байсан манжийн төр бол их эмзэг хизээ язаагүй ер нь нурахад бэлэн болж байгаа юм байна гэдгийг ойлголт авсан байна. За хаант Орос бол юу болоод байгаа вэ гэдгийг бол машин ажиглагдсан байна. Бас л өчнөө эсрэг үйлчлэгийн хөдөлгөөн 1904-5 оны Орос Японы дайн. За тэгэл 17 оны октябрийн хувьсгал. За тэгээд 1800 оны сүүлээс эхлээд зүүн хойд зүүн Аз руу орж ирсэн Японы нөхцөл байдал 1895 онд Тайваныг эзлээд 1910 он гэхэд Солонгосыг эзлээд 1920-од оны сүүл 30-од оны ихээр Манжуур зүүн хятадыг эзлээл. За энтэй зэрэгцээд Европын хамгийн их нөлөө бүхий хүчрхэг улс Их Британи энэ тхигийг одоо колоничлж исэн энэ цаг үеэс 1900 оны эхэнд бол төвдийг сонирхож эхлэв. Одоо 1900 оны ихээр цэрэг оруулаад 1904 он. За хятад дотроо өмнөтэй байгаад л хятад энэ тхиг маань өөрөө Английн колони байгаа л яг нэг ийм игзэгтэй үе, маш игзэгтэй цаг үе. За одоо Шинжаан уйгурт бол юу болж исэн гэдгийг бид нар бүгдээрээ мэднэ тийм ээ. Уйгурчууд бол бас л одоо дотроо зөрчилтэй хөдөлгөөнтэй байсан. За энэ исламын шашинтай уйгурчууд Дундад Азийг өөрийнхөө нөлөөндөө байлгах, алдахгүй байлгах, улам хүчтэй нөлөөнд оруулах бодлого хаант Оросын үед ямар байсан, дараа нь октябрийн хувьсгалын дараа ямар болсон. Тэгээд энэ геополитикийн нөхцөл байдлыг томоор нь харах юм бол Монгол ганцаараа тийм бүжгэлсэн байгаагүй. Дэлхийн хэмжээнд. Орос, Хятад, Япон, энэ тхиг Англи гэдэг ингээд дэлхийн хэмжээний өрсөлдөөн. Өөрөөр хэлэх юм бол 19-р зууны сүүл 20-р зууны ихэнх гэхэд их гүрнүүд өөрийнхөө нөлөөллийг ямар улс орн тогтоох уу гэдэг дээр л ширүүн өрсөлдөөн тэмцэл болж исэн үе. Их гүрнүүд. Орос, Хятад, Япон, Англи гэх мэтчлээ их гүрнүүдийн. За энэ бодлогын өрсөлдөөнд монголчууд одоо юу хийх ёстой байсан бэ, яах ёстой байсан бэ гэдэг. Тэм учраас үндэсний эрхчлөө гэдэг чинь энэ болж исэн геополитикийн нөхцөл байдалд одоо их сайн дүн шинжилгээ хийгээд тэгээ бид нар бол манжаас яадаг ч байсан тодорхой хугацаанд салж чадсан байна. Тодорхой хугацаанд. За хинд бол одоо тэр бурхны шний тэргүүн 8 дугаар богд шашны зэтгэлтнүүд, төрийн зэтгэлтнүүд маш чухал үүрэгтэй байсан байна. Ард олон ч гэсэн маш олноор ойныг дэмжсэн манжаас салахын бодлогыг. Тэгтэл энэ асар хурдцтай өөрчлөгдөж байгаа өрсөлдөөнд суурилсан энэ улс төр эдийн засаг энэ том өөрчлөлтүүд бол бас л одоо хэдэн жилийн дотор өөрчлөгдөд л одоо хятад гэхэд л одоо иргэний дайны нөхцөл байдалтай бол манжийн дараагаар Коминдоны нам, коммунист нам 2 гэж хуваагдал тэр нь 49 оны 10 сарын 1 хүртэл үзэлцлээ. Энэ хооронд бас л монголчууд зүгээр байсангүй 45 оны 10 сард олон нийтийн санал асуулгыг зохион байгуулаад Чанкашигийн Коминдоны намаар зөвшөөрүүлж идэл 49 оны 10 сард чинь Мао Цзэдун коммунист намын гарч ирээд л ингээл бүх нөхцөл байдал өөрчлөгдөв. Дайн дуусахад Зүүн Азийг хяналтанда шахуу авцсан байсан. Японч бууж өгөөл 45 оны 8 сард. Одоо зүйл толгойд улс бол 45 он гэхэд дэлхийн 2 дугаар дайны нэг том ялагчаар тодорлоо.
47 он гэхэд дэлхийн хамгийн хүчтэй гүрэн байсан Их Британий улс Англи дахь нөлөөгөө алдлаа. Энт их нөлөөгөө алдлаа. Энт их бол тусгаар тогтнолоо 47 онд Гандигийн удирдлаганд ор. Тэгэхээр яг энэ үед л монголчууд бас л одоо хөв тавилантай ард түмэн гэдэг нь мэдэгдээд байгаа юм л да. Энэ үед л энэ одоо эмзэг байсан тусгаар тогтнолыг харьцангуй баталгаажуулж чадсан ба. Харьцангуйгаар баталгаажуулж чадсан. Яг би харьцангуй гэдэг нь хэлж байгаа нэхлээр 100% болвол харах юм чадаагүй. Гэхдээ том гүрнүүдээрээ хүлээн зөвшөөрүүлж чадаж энэ үед энд бол харин одоо манай шашин соёлыг устгах одоо актер сөрөг нөлөө үзүүлсэн Йосеф Сталин бол харин энд их том зоримог алхмаг хийсэн байдаг. Гэхдээ энэ бол бидний хов тавилангийн асуудал юм байна. Сталин бол харин одоо Английн Черчилль тийм ээ, Америкийн Рузвельт эднэрт бол хэлсэн байгаа шүү дээ. Энийг бол Монголын статус квог бол зөвшөөрөх хэрэгтэй гэж. Яг үнэхээр монголчуудад хайртай дуртай тэгсэн үгүй бол асуултын тэмдэг. Харин зөвлөлт холбоот улс бол тухайн үедээ хятад энэ том гүрний хооронд хязээ нэгэн зөрчил үүсэх магадaltaй. Тийм учраас буферний буюу яг тогтцол тусгаар хооронд нь байдаг энэ зоныг бол бий болох ёстой. Энэ нь бол 10 Монгол юм байна гэсэн ийм ойлголтын дээр үндэслэж тийм Монголын статус квог хүлээн зөвшөөрсөн. Түүнээс монголчуудад нөгөө хайртай дуртай ч юм уу тийм юм давал биш. Юм бодлогын ч ард бол актер бодлого стратеги явж байгаа шүү дээ. Тэгээд энд бол харин 1961 онд 46 оноос хойш хөөцөлдсөн дайны дараагаар нөгөө League of Nations гэж байгаа тийм ээ. Тусгаар улсуудын одоо бие даасан холбоо энэ ч бол цаана алстаа бол нэгдсэн үндэсний байгууллага одоогийн UN болсон шүү дээ. Тэгээд тэр үеэс бид нар чинь 46 47 оноос гишүүн болохгүй төөцөлдөж байсан. Тий. Нөгөө их гүрнүүд бол зөвшөөрч өгөхгүй байсан. Тэгээд 61 онд ялтчгүй хит хитэн удаа буцаагдсны дараагаар одоо нүбийн гишүүн болсноор бид нар чинь тусгаар тогтнолоо бүрэн баталгаажуулж авлаа. За бүрэн баталгаажуултын дараагийн нэг том чухал үйл явдал бол 90 оны бие даасан, ардчилсан, хүний эрхийг дээдлсэн нийгмийг байгуулах гэж зорж байгаа энэ явдал. За тэгээд энэний дараагийн том үйл явдал бол одоо судлаач миний хувьд харж байгаа том үйл явдал бол мэдээж хэрэг Монгол улсын тусгаар тогтнолоо. Тэгэхээр Монголын бурхны шашин бас бие даасан энэ хэлбэртэй явах ёстой юм байна. Тэгээд 2016 оны 10 сард манай 10 дугаар богд тодорсон ийм үйл явдал болсон. Тэр энийг бол би бас их түүхэн үйл явдал, том үйл явдал гэж хардаг. Тэгэхээр энэ түүхэн чухал үйл явдлыг таны одоо бас ингээд хураангуулаа сонирхолтой хэлбэрээр ярьсныг бодож байхад маш их юм ээдрээтэй юм дундуур их гоё ухаан сэлбэд сүүхэтэ гараад ирсэн. Тэгээд тэндээсээ тусгаар тогтнолоо да бүрэн олоо тунхаглаж чадсан арт түмэн харагдчихээн л да бидний хувьд. Тэгэхээр энэний цаана бол хүчээр хийсэнгүү оюунаар хийж тийм ээ оюуны. Тэгэхээр бид нэг богд гэдээ ярихаар бид нар бол богдын оюун санааны удирдагч аа гэж ярьдаг. Тэгэхээр оюун санааны удирдагчд үеэс үед дамжихдаа дүр тодорч гарч ирдэг тийм. Тэгэхээр одоо бас энэ оюун санааны удирдагчд ингээд тодорч гарч ирж байгаа энэ дүрүүдийг ер нь тодруулна гэдэг зүйлүүд байгаа л шүү дээ. Тэгэхээр зарим хүмүүс магадгүй чи яагаад ингээд дүр тодорхойл хүн гарч ирээ л гэдэг ингээд бас ойлгомжтой байж магадгүй. Тэгэхээр ер нь энэ дүр тодорно гэдэг ямар процесс вэ? Тэг энэ бол бас л өвөрмөц одоо төвдийн бурхны шашин дотор бий болсон харьцангуй одоо юу гэдгийг сүүлийн 8-900 жилд бий болсон юм үзэгдэл юм уу да. Одоо дараагийн дүрийг тодруулах сажавийнхан гарч идвийнхнаас ахуулаад л тийм ээ. Энэ дүр тодорч ирсэн байгаа юм да. Тэгээд энэ 1357 онд мэндэлсэн богд цонхоос хойш бас энэ асуудал үргэлжилсэн. Одоо ер нь тэр дүрийг ингэж тодруулах тийм ээ. Гэлгүй ёсных нь бол энэ чинь бол нэг 15 дугаар зуунаас
явсан 15 6 дугаар зуунаас явсан. Сажави ясныхан бол бүр 12 3 дугаар зууныхан явсан юм хотог тавилгаанд орж байгаа асуудал тий. За энэ бол уламжлалаар тайлбарлавал за юу гэдгийг энэ хүний бие нь биш тийм ээ, сэтгэл нь одоо урд дүрд ийм хүн байжээ. Тэр нь ингээд дараагийн дүрд ийм хүн ойлжээ гэдэг нэг ийм ойлголт явж байгаа. За орчин үеийнхаар ойлгох юм бол хотог тавилгаад гэдэг энэ үзэгдэл юм бол орчин үеийн энэ нийгмийн харилцаанд гарч ирж байгаа үзэгдлэр бол онцгой, гоц, авьяастай, мэдрэмжтэй ийм улсуудыг бас бий болгож байна удаа гэж харах боломжтой. Өөрөөр хэлэх юм бол одоо жишээлх юм бол хойд дүрд итгэдэггүй янз бүрийн улсууд байгаа шүү дээ. Тийм. Гэхдээ энэ нь бас нэг маш нарийн дээд түвшинд гарсан оюун санаагаар энийг таньж мэдэх үйл явц явагддаг юм байна. Тэгснээр энэ таньж мэдэх энэ үйл явцын одоо гол зүйл нь юу юм бэ гэхээр за ийм мэдрэмжтэй ийм хүүхэд байна. Энэ онцгой хүүхэд байна. Тэгэхээр энэ нь одоо урдаа ямар үйлс зохионгуудаа юу хийж исэн, ямар хүүхэд байсан байна вэ гэдэг нь ингэж тодорхой тийм ээ. Тэгэхээр энэ бол яавч нэг талын харилцаа биш. Өөрөөр хэлэх юм бол тодруулж байгаа талын харилцаа ганцхан биш. Энэ нь одоо жишээлх юм бол 1991 онд энтэгт төвдийн цагаачтын засгийн газрын соёлын сайд галсан иш гэж хүн ирж ирсэн. 91 онд. Би тэр хүнтэй уулзаж ирсэн. Тэр үед би лам байсан. За. Тэр хүн бол Монголд анх ирээд монголчуудад шашны хүрээнийхэн тул юу гэж хэлсэн гэхээр танаа 9 дугаар хүүхэд чинь бол энтэгт байгаа штэ гэдэг анхны мессежийг бол 91 онд тэр галсан иш гэдэг хүн ирж монголчууд хэлсэн штэ. Зөв. 1991 онд. Өө эн чинь юу илээ гэж монголчууд хөө манай 8 дугаар хүүхдийн дараагийн төр тодорцсон хүүхэд чинь 24 онд нас барсан. За 24 онд нас барснаас нь хойш 1-2 удаагийн бас оролдлого гарсан. Бүгдийн дараагийн төр тодорчлоо гэдэг яриа гаргаад. Тэгээ 27 28 он гэхэд бол энийг тухайн үеийн төр засгийн шийдвэрээр хориглоцсон. Богд тэгээд бус төвлөгөөг тодруулах боломжгүй гэдэг. Тэмч учраас өвөрлөгч 49 хошуунаас бас энийг 30-аад оны ихээр тодруулах оролдлого гарч ирсэн. Дэв ам буюу дэмчиг дунруу вангийн үед. Тэгээд тодорхой гадны бас санхүүжилт тусламжтайгаар лас руу одоо төлөөлөгчд явуулах. За энэ төлөөлөгчдийн нэг удаагийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд 32 онд Монголоос гарсан Дэлу хотогт жамсранжиг ороод лас орж исэн гэсэн ийм бас нэг түүхэн мэдээ байдаг шүү дээ. Тэгжидл бол одоо монголчууд социализмын үед халттай байсан хүмүүс ч 91 онд тийм сонин мэдээ хүлээж авахлаар сүсгтэн олон лам хуургууд баярлаад бид нар чинь бүгдийгөө залах хэрэгтэй юм байна штэ гэдэг ийм зүйл рүү одоо энэний эхлэл нь 1991 онд болсон гэсэн. 91 оноос өмнө бол боломжгүй социализмд байсан учраас боломжгүй 91 онд. За ингээд энэ асуудал явж байгаад 1932 онд төрсөн. За тухайн үед нь төрөхт нь төвдөд төрсөн манай 9 дугаар богдыг 35 6 онд шиг байгаа. Би бас нэг уншиж байсан юм. Энэ бол богдын дараагийн дүр байна гэж тодруулсан юм байлээ. Тэр хингийн далаа өгч бол 35 онд төрсөн. Тэгээд 13 дугаар далаа лам төвдөн жамц таал барьсан байсан. Яг ийм нэг хонгорхоо үед. Тэгээд тэр бол Радин Римбучи буюу тамга барьсан лам тодруулсан гэсэн ийм одоо мэдээ байдаг. 9 дугаар богдыг. Төрсөн он нь бол 1932 онд төрсөн шүү дээ. 32 тий. Тэгэхээр нэг яг л тэр нэг шилжилтийн үед 35
34 Би бас 500 оны 4 мөрөвтэй л байж тийм ээ. Тий. 91 онд мэдчихээд сүсгтэн олны дунд тэр үеэс эхлээд хүлээлт бий болж байгаа. Богдыг нэг залчих юмсан та. Лам хувргуудын хувьд хүн тэр бид нар чинь богдтой байсан сонсч тийм. Социализмын үзэл суртал актримаар л богд болцсон юм байна ш. Тэр нь богдтой бол яасан гэсэн ийм уламжлалаа сэргээхийн зэрэгцээ шашин номоо хөгжүүлэх ийм нэг шин хүсэл эрмэлзэл сүстэн олон лам хувраг сум хийдүүдээс гарч эхэлсэн. Анх бол тэгээд 1999 онд Оросоор дамжаад бүгд маань виз аваад ороод ирсэн. Монгол гинт ороод ирсэн гэсэн тий. Гинт ороод ирсэн. Наадмын үеэр орж ирсэн гэдэг. Тий, гинт ороод ирсэн. Тэгээд тэр үед нь тухайн үеийн одоо сүм хийдийн тэргүүнэр цуглаад хуралдаад богдыгоо ер нь одоо ширээнд зална. Тэгээд тэр нь одоо Эрдэнэзүүд ийм болно. Тэгээд гарын үсгээд зурсан бичиг юм байдаг шүү дээ. Тэгтэл төр засаг нь оролдоод. За ийм юм байж болохгүй. Богдыг ер нь яаралтай Монгол улсаас гарах шийдвэр гаргасан. 4 хоногийн дотор гаргасан гэдэг үү? Тийм 48 цаг. 48 цаг бүр тийм 2 хоногийн. Тийм 2 хоногийн дотор. Ийм юм гараад ирсэн. Тэгээ яалтчгүй бүгдийг галт тэргээр буцаагаад Орос руу явуулсан. Тийм. За тэгээд 99 оноос хойш монголчууд ч богдтой боллоо гэсэн ч байхгүй. Бүгдийг мань гаргаа явуулчлаа гэдэг ингээд лам хуурах өсөлтөө болоо ингэдэг. Ахаал нөгөө монголчууд мань хүлээлт үүсэл хизээ богдтой болох хизээ бүгдээ авчрах бол гэдэг юм. 2009 онд сонгогдсон ерөнхийлөгч элбэгд орж анхныхаа төрийн айлчлалыг бүгд 8 дахь хинтэх улсад хийсэн. Тэгээд энэ үеэрээ харин энэ асуудал хөндөгдсөн байдаг. Манай бүгд хаана байна? Ямар одоо нөхцөл амьдарч яаж хийж гэдэг асуудал яригдсан. За тэгээд 2009-10 оноос эхлээд ийм бас л одоо төрийн бодлого бодлогын хүрээнд бүгдийгөө Монгол улсад залж ирсэн. Стөр үгтэй бо. Монгол улсын иргэн болгосон 2011 оны сүүлээр Монголын бурхны шний тэргүүнээр ерөнхийлөгчийн зарлаг гарсан. Өргөмжилсэн тий. Зарлаг гараад өргөмжилсэн. Тэгээ гандан тгшлэн хийдийн дааж байцуулан татсан байхаа. Тэгээ юм залхад би бас оролцож байсан. Тэгээд бүгд маань ирлээ. Ирэхэд их өндөр настай. Одоо бодохгүй тий 2010 11 он гээд 32 онд төрсэн хүн 2012 оны 3 сарын 1-нд стурогд таал барьсан. За таал барихынхаа өмнө бол гэрээслүүлдээсэн. Дараагийн дүр маань бол Монгол нутагт одоо Монгол болж иргэж ирнэ гэдэг юм гэрээсэл. За энэ гэрээсэл юмны дагуу ерөнхийдөө бол ажил явж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлэх юм бол дараагийн бүгдийн асуудал яах вэ гэдэг энэ зүйл их судалгаа хийгдсэн, хүүхдүүд хүнссэн, харьцуулалт хийгдсэн ийм л одоо үйл явдал өрнөсөн. За хамгийн чухал үйл явдал бол тэгээд ер нь бол 15 16 онд өрнөөд тэгээ 2016 оны 10 сар гэхэд одоо манай 10 дугаар хөвд бол тодорсон. 16 оны 10 сард. 9 дугаар богд одоо таал барихаас өмнө Монголдо одоо эргэн төрнөө гэдэг гэрээсэл өөрийнхөө одоо башгыг үлдээж ээж. Ер нь ингээд үе үеийн богдууд би тэнд одоо мэдлэх болно гэдэг тий одоо өөрийнхөө одоо тааллаар гэх юм да тийм ээ ингэж одоо юм үлдээд. Тэгэхээр яг энэ бурхны ном дээр болохоор за энгийн хүмүүс гэх юм уу одоо манайд бол өвлийн ирэхээр шидэгдэж дараа төрлөө авдаг.
өөрөө ирэх байхгүй гэж ярьдаг. Тэгэхээр богдууд маань болохоор өөрөө ирэхээр одоо таалаад ах нь шүү дээ. За би Монголдо төрье, эсвэл энтхтэй төрье. Тэгэхээр энэний цаана бас таыг шашин талаас нь тэгэхээр нэг энэ энгийн одоо сүсгтэн хүмүүс тэр өндөр дээд заяад богдын хоорондын нэг сэтгэл гэж яриад байгаа зүйлийг одоо энгийн хүмүүс бол үлийн ирэхээр шидэгдээд төрөл авчих гад юм. Тэгвэл тэр богдууд бол өөрийн ирэхээр одоо төрлийг авах юм болгоогоод байгаа шиг байна. Тэгэхээр энэний цаад учрыг бас та нэг тайлбарлаж өгвөл яг шашин судлалаас нь 2000 за би нэг зөвөр бодтой кейстэй нэрээ тэгвэл энэ олон түмнээс хурж магадгүй 2016 оны 11 сарын 17-оос 23-ны хооронд Дэрхийн гигэн далаа өгш Монголд морилж ирэх энэ үеэр одоо 9-р богд жуудсандаа утагттай уулзсан. Тий. Тэгээ энэ үеэр бол бас одоо богдын 9-р богдын би жоохон жилэрхүү өндөр настай болцсон. Ийм жилэрхүү байсан ийм үе. За тэгээд ер нь бол энэний дараагаас эхлээд одоо 9-р богдын одоо би нэлээд жилэрхэд 11 сарын сүүл 10 нэлээд жилэрхүү байсан. Гэж ингэж одоо ойр дотны их сурвалжууд хэлдэг. Яг энэ одоо үеэр би бол бас зарим үйл явдал дээр оролцож исэн учраас бас мэдчихэж байгаа. Тийм тэгээд 11 оны 11 сарын айлчлалын үеэр бол ингээд дараа нь бол одоо 9-р богд далаа огшоос асуулгажээ гэж. За миний бие лагшин тийм байна. Хэдийгээр явах вэ энэ би явах вэ гэдэг. Тэгэхээр тэр бол одоо энэ 11 оны өвөл тийм 12 1 сар тийм ээ энэ өвлийн юмд болсон ийм явдал байгаа. Тэгээд одоо хариудан Дэрхийн гигэн бол одоо жилийн төгсгөл сүүл байна. Шинэ одоо жил буюу цагаан сарын дараа он гаргаад гэсэн ийм зүйл альцсан. Тэгээд одоо ойр дотн байсан одоо шадралж исэн усуд нь хэлдэг. Тэгээ 9-р богдын би мэдрэгтүүд сэргээд ирсэн. Тэгээд цагаан сар гаргаад буюу 2012 оны 3 сарын 1-нд шинийн 8 таал байсан. Тий. За мөн тэр гэрээслийн үн дээр би одоо хаана яаж дараагийн төрлөө авах вэ гэдэг дээр хүртэл одоо Дэрхийн гигэн бас зөвлөж одоо айлтгсан гэсэн ийм бас мэдээ байдаг. Таны хувьд бол одоо Монголдо иргэж төрхөн бизээ гэсэн. Тийм. Тэгэхээр энэ бүгдийг харахад үнэхээр тийм үе үеийн бүгдүүд ялангуяа төрөвчийн дүрлэн одоо Бурхны номыг дээд зэрэгт үзээд бясалгаад өөрийн болгоод ингээд авцсан улсууд бол төрлөө өөрсдөө сонгоод ингээд төрөх нь бол тэдний хувьд бол байдаг үзэгдэл юм байна. Энгийн төрлөختний хувьд бол энэ боломжгүй үзвэл. Ягаад гэвэл энэ чинь үйл нисванес гэдэг хоёр том хүчний хүрээнд энэсээ гарч чадаагүй улсууд бол энийг. Тэр нарийн ном бясалгал дудчууд дамжлагыг өөрийн болгож байгаа энэ үзэгдэлээрээ бол одоо дээд төрлөختнүүд бол тийм боломжтой байдаг юм байна л да. Маш өндөр түвшинд тогтцсон байдаг. Тэр нь дараагийн үедээ юулагдаж, савлагдаж, багч болоод, эрдэн болоод ингээд одоо явдаг ийм зүйл. Тэгэхээр энэ бол одоо байх бүрэн бас магадaltaй боломжтой юм зүйл л дээ. Тэгээд үнэхээр энэ тодруулах үйл явц бол нэг 2 жил хугацаанд илүү их актер ажиллаад тэгээ 10 яг одоо тодорсон бичиг баримт юм нь бол 16 оны 10 сарын 8 гэж одоо бүгдийн шавтан юугаар гарсан байдаг шүү дээ. 10 сарын 8. Тий.
Тэгээ хүмүүс бол ингэдэг шүү дээ. Далайн хөшөөрөө тодруулж явуулчлаа гэдэг. Далайн хөш чинь 2017 онд Монголд альчилж ирсэн. 2016 оны 17-ноос 11 сарын 17-ноос 23-ны хооронд альчилсан. 9 удаагийн альчил. 11 сард. Тэгэхээр бол далайн хөшийг айлчлахаас өмнө бол тодорцсон байсан байна. Бид нар өөрсдөө тодруулсан байсан. Яг ер нь тодруулах үйл явц бол одоо тэгж явж исэн. Тэгээд мэдээж хэрэг альчлагаас өмнө бол тодорцсон байсан гэсэн үг тийм. За тэгээ яг энэ далайн хөш Монголд айлчлаад ерөнхийдөө ингээд 10 дугаар богд одоо мэдлсэн байна гэд ерөнхий нэг юм тойм мэдээлэл өгч явсан шүү дээ. Тэгээ тэрнээс хойш бол урт төрш маань нэг хэсэг хугацаанд хилээ хааж ирсэн шиг санагдах юм. Тэгээ далайн хөшийг дахиж Монголд одоо морлох юм бол айлчлах юм бол яг энэ байдлаар хилээ хаан шүү гэдэг. Ингээд энэ цаг үеэс эхлээд бас нэг юм улс төрийн нөхцөл байдлууд бас нэлээд одоо эдрэтэх юм уу. За дээрэс нь дотооддоо бас бид нэр богдоо байх ёстой үгүй гэл ингээл өөртөө ч тэгж бодоод идэх юм. Үнэхээр одоо гадны нөлөөтэй оюун санааг нь өөрчилсөн одоо нийгмийн сүлжээн дээр өөр юмнууд яваад байдаг ч юм. Ингээд нэг юм зөндөө юм одоо үл ойлгогдохоор юмуд нэг хэсэг бас явсан. Тэгэхээр яг энэ ер нь яагаад энэ богд одоо та түрүү хэлсэн шүү дээ. Богд бол ингээд шашны төлөөллийн хүн шүү гэдэг хахад яагаад энэ урд зүгээс одоо энэ улс төрийн юм нөлөөллүүд орж ирээд хил хаах хэмжээний хүртлээр байдаг. Тэгэхээр энд бас нэг юм геополитикийн хувьд бол их том тоглогч гэх юм уу, том нөлөө байна. Тий. Яг ер нь бол бас судлаачийн хувьар нэг олон талаас нь авч үзхийг боддог. Тий. Ингээд ингээл манай богдын асуудал ийм том гүрнүүдийг хамарсан геополитикийн асуудал болоод хуурчваа гэдэг нэг юм өнцөг. Нөгөө нэг өнцөг нь бол одоо энэ том гүрнүүд ямар их ашиг байгаа учраас ингээд байна гэдэг юм. Тэгээд хүссэн хүсээгүй сүүлийн одоо нэг 7-8 жилийн хугацаанд манай богдын асуудал хүссэн хүсээгүй бидний монголчууд юу гэж хэлж байгаас үл хамааран төр засаг нь яаж байгаагаас бас үл хамааран энэ бол том геополитикийн асуудал болжээ. За ялангуяа Бэрхийн гэгэний 15 дугаар дүр нь хаана тодорох вэ? Тий, одоо бас хэрэгж байна. Тэгээд тэр нь одоо ер нь ямар улс оронд тодроод ямар үүрэгтэйгээр 21-р зуун магадгүй 22-р зуун энэ асуудал ингэж цаашаа өрнөх вэ гэдэг энэ зүйлийг хөндөж байгаа юм байна л да. Жишээлх юм бол бүгд нарамдахын тэг улс маань бол 1.4 тэрбум гаруй хүнтэй. За хүн амын дийлэнх нь хиндүү шашинтай. За тэгээд ислам бусад шашин маш олон төрлийн шашинтай. Буддийн шашинтнууд бол хүн ам маш цөөхөн хувийг эзэлдэг. Гэхдээ энэ ач холбогдол өгдөг. За тэгэхээр энэ бүгд нарамдахын тэг улсын эрх ашиг бол мэдээж хэрэг. Дэлхийд нэр нөлөөтэй 15 дугаар Далай ламын дараагийн 14 дугаар Далай ламын дараагийн дүр болох 15 дугаар дүрийг нь өөрсдөө эх орондоо тодруулах юм хүсэл эрмэлзэл байна. Ингэснээр одоо юу гэдгийг өөрийн хамгийн том өрсөлдөгч хөрш бүгд нарамдах хятад ард улстай одоо байр суурь баталгаажуулахад ихээхэн чухал ийм одоо хөзрөөр бол модтой болох гэдэг шүү дээ тийм үү. За бүгд нарамд хятад ард улсын хувьд бол 1989 онд төрөөд за тэгээд энэ бол одоо Банчин богдын дараагийн дүрмөн гээд 11-р дүрмөн гээд ингээд тодруулсан энэ хүүхэд одоо хүртэл бас тэг сурагч бай тодорхой гарахгүйгээр ингээд алга болсон гэдэг тийм. Гэрийн оройнд байгаа гэж. Тэрний оронд 90 онд төрсэн хүүхэд одоо Хятадын коммунист намцгийн газрын бодлогоор
төрсөн одоо Бончин богд гэдэг энэ одоо хүүхэд Жансан Норв гэдэг нэртэй энэ хүүхэд 90 оных одоо их сайхан 34 5 настай энэ хүүхэд ингээд Бончин богдын дараагийн дүр гэдэг ингээд зарлцсан байх жишээтэй тийм. Тэгэхээр хүн ам нь одоо бүгд найрамдах хятад ард улсад бол 6 сая гаруй төвдүүд оршин сууж байгаа. Мөн одоо Хятадын засгийн газрын коммунист засгийн газрын бодлого бол мэдээж хэрэг энэ олон одоо хүнийг удирдан чиглүүлэх одоо дээр хингэний 15 дугаар дүр нь Хятадд төрөх тийм ээ Хятадд төрүүлэх ийм том одоо сонирхол бодлого мэдээж хэрэг байгаа шүү дээ. Мэдээж хэрэг байгаа. За тэгтэл яг энэ нарийн үе дээр одоо манай 10 дугаар богд тодорцсон байгаад байдаг. Нөгөө талдаа Монгол улсын иргэн, Америкийн нэгдсэн улсын иргэн байж байдаг тийм ээ. Энийг бол нийтээрээ л мэдж байгаа асуудал. Тэгэхээр Америкийн засаг захиргаа болохоор энэ бол Америкийн иргэн хүүхэд шүү. Бид нар энэ хүнд анхаарал одоо энэ хүүхдэд тавина гэдэг ингээд мэдиг байр сураа илэрхийлсэн. Тийм илэрхийлсэн байдаг. За тэгэхээр ингээд хүссэн хүсээгүй том гүрнүүд бүр ажиглаад одоо бүр ойроос ажиглаад зарим бүр одоо ханцуу шамлаад яах уу гэдэг ингээд явж байгаа үйл явц. Тэгэхээр энэ бол хүссэн хүсээгүй геополитикийн асуудал мөн. Одоо өөрөөр хэлэх юм бол дараагийн одоо 10 20 тэрнээс урт хугацаанд энэ асуудал хэрхэн өрнөх үү? Энэ асуудал дээр манай 10 дугаар богд ямар байр суурь дуу хоолойтой байх уу гэдэг маань Монголын асуудал иш болчиход байна л да. Тийм ээ. Тийм. Гэсэн үсэг том гүрнүүдийн оролцсон, сонирхсан оролцсон том геополитикийн ганцхан шашны асуудал ус биш болоод байна. Ийм нөхцөл байдал үүсэж байна. Тэгэхээр одоо ингээд хойд хөрш маань Оросын албаны улс том гүрэн. Урд маань одоо Хятад улс том гүрэн байна. Яг энэ дунд байж байгаа одоо юм тусгаар тогтносон Монгол орн. За дээрэс нь их гүрнүүд Америк гэдэг ингээд сонирхол юмнууд байж байна. Тэгвэл энэ дээр яг нөгөө түрүүн тавьсан буферний зон гэж дэлхийн хэмжээний олон том асуудлуудыг шийдвэрлэхэд оюун санааны одоо болоод одоо чиглүүлэхэд гол нөлөө болохоор одоо хүмүүс маань бол энэ 10 дугаар богд яг харахгүй болчиход байгаа болохоор энэ бол үнэхээр одоо тийм том асуудал болоод өөрчлөлөө л та. Ер нь бол би тэгж усараад байгаа. Тэгэхээр бид нэр юу гэж би бол иргэн хүний хувьд бол зүсгтэн хүний хувьд бол бурхан минь Монголд маань одоо 10 дугаар богд тодорсон яамаа да тий. Энэ бол бид нар бол оюун санааны удирдагч, оюун санааны манлаглагч яа харахгүй хэрэгтэй байна гэдгийг хүн болгон хэлдэг. Тэгээ энэ зүйл маань одоо яг бидний одоо хувь заяагаар Монголдо тодорцсон бол үнэхээр одоо буянтай хувьтай юм даа л гэж л одоо би бол хувьдаа тэгж л бодож явж байгаа. Би бас тантай адилхан бодолтой байгаа. Монголчууд бас буянтай усууд юм байна. 10 дугаар бүгдийг бас сайхан ийм сайхан бүгдтэй болоод би бас энийг 2024 оны 8 сард болсон дээр нэг дүүн хорийн ангийн үеэр өсөлтөн олон юм одоо төгсөл байдлыг ажиглалаа. Гандан тэгшлийн хэд маань дүүн хорийн ангийг сайхан зохион байгууллаа. Тэгээд зарим өдөр бол 20-30 мянган хүн нэг өдөрт цуглаж байгаа юм дүр зургийг ажиглалаа. Дээрээс нь бол өсөлтөн олон бол үнэхээр бүгдийгөө хайрлсан, дэмжсэн, хүндэтгсэн их алстай их номтой захил санаартай юм сайхан хотог туулгаан байгаасаа гэж хүсэж байгаа юм байна гэдэг нь тэндээс харагдчихжээ. Тэгэхээр энэ бол одоо Монголын бохир шашнуудын хувьд бол маш чухал том үйлсэлтэй. Том үйлсэл. Та түрүүлжсэн. Бид нэр одоо урд зүг рүү хадгаа бариад явдаг, эсвэл хойд зүг рүү хаддаг бариад явдаг болцсон байсан бол хэцүү шүү дээ. Эндээ одоо ингээд хадгаа барьдаг богдтойгоо. Яг тэрнтэй адилхан манай богдод одоо бараалахаар, богдод мөрөхөөр одоо бурхны шашинтнууд, сүсгтнүүд маш ихээр ирж байгаа харагдсан. Одоо би яг тэр дүнхрийн вангийн юмнууд яаж хахад ер нь бол олон орноос сүсгтнүүд ирж байна.
Тэгээ сая би бас Балбад очиод явж байгаа. Тэнд бас том ном болж байгаад Европчууд, Азууд их олон орноос ирж байна. Тэгэхээр энэ 21-р зуунд ч өөрөө бас энэ бурхны шашин дэлхийд зөвхөн Азад орны соёл байсан бол одоо ингээ Европын одоо хүмүүс ч гэсэн ихэнх орны соёлын бурхны шашныг их сонирхож чинь сүсгт нь одоо их байна. Тэр талаас нь ингээ харах юм бол хамгийн энгийн одоо бидний ажиглагдах нэг зүйл бол энэ шашны аялал жуулчлал Монголд бас их хөгжих хамгийн том одоо зүйл бол бас энэ манай 10 дугаар богд шууд холбогдох юм байна гэж би бас өвдө харж ирсэн. Та энэ дээр юу гэж боддог вэ? Тэр үнэн гарцаагүй. Өөрөөр хэлэх юм бол одоо манай богд маань яг эд боловсрох, суралцах энэ үйлстэй ингээд явж байна. Насвыг үүсээд эрдэм номоо баталгаажуулаад нарийн жүд дамжлагыг олж аваа. Тэгээд ингээд олон нийт төрөхөд бол одоо хэдэн 10,000 хүн цуглдаг болох бол энэ үхэн тийм байна. Нэгт, хоёрт бол дэлхийд даяар бас нэг энэ нь бол Монголын бурхны шашныг таниулах их том Монголын бурхны шашин соёлыг таниулах тийм том үйлс болох юм байна. За гуравт нь эдийн засгийн өргөөжийн хувьд бол том ном тавихад бол дэлхийн өнцөг булан бүрнээс буддистууд бол ихээр ирэх юм байна. Энэ бол их ойлгомжтой. Тэгэхээр эдийн засгийн өргөөж тэр нэг шашин соёлын бие даасан тусгаар байдал гэдэг бол энэ дээр ингэж хамт параллел явах тийм боломж ус харагдаж байгаа юм. Тэгээ хоёулангийн бас ярилцлага одоо эхнээсээ ингээл яваад яж хад миний бас дотор бодож ирсэн зүйлүүд ер нь монголчууд бид нэр оюун санааны хувьд эвтэй нэг цул болж чадсан үедээ хүчрхэгжиж 13 дугаар зуунд ч гэсэн эзэм Чингис хааныхаа одоо Манлайл донд нэг одоо эвэн дор тэг нэгдэж чадсан болохоор бид нэр дэлхийн талыг эзэлж яйлаа. За дээрэс нь одоо энэ 1911 оны 12 сарын 29 буюу тусгаар тогтнолын өдрийг олохын тулд ч гэсэн бид нэр 8 дугаар богдтой одоо ихтгэл үнэмшлээ өгөөд энэ дээрээ эв нэгдэлтэй байж чадсан болохоор бид нэр тусгаар тогтнолоо олж авчээ. Одоо харин биднэрт бас энэ одоо 10 дугаар богд маань Монголдо тодорлоо. Тэгээ яг энэ үед ч гэсэн бид бүхэн маань оюун санааны хувьд эв нэгдэлтэй байж чадах юм бол ирээдүйдээ бол энэ дэлхийн хөгжил донд одоо хөл нийлүүлэн алхах хамгийн том одоо улс орнуудын нэг болох ч гэсэн биднэрт бас боломж байна. Хамгийн гол нь л энэ дээрээс би юу гэж бодож байна гэхээр ерөөсөө л оюун санааны хувьд, итгэл үнэмшлийн хувьд ерөөсөө бид нэг эв нэгдлэл хамгийн чухал юм байна л гэдгийг би бас бодож байна. Тэгээд энэ сайхан ярилцлага одоо бас өрнүүллээ. Бидний урилгыг хүлээж аваад ирсэн танд маш их талархаж байна. Тэгээ магадгүй миний асууж амжаагүй та бас энэ зүйлийг хэлэх нь чухал юм аа гэж бас бодож исэн зүйл байж магадгүй. Хэрвээ тийм зүйл байвал одоо төгсгөлийн ормыг танд үлдээж байна. Тий, таны хэлж байгаа маш зөв. Ер нь бид нар харьцангуй их цөөхүүлээ. Тэгээд ардчилсан, тусгаар бие даасан их юм боломжтой улсууд ялангуяа хөрш орнууд хайртайгаа харьцуулахад нөгөө талдаа бид нар бас хамтраад их зүйлийг сайтар бодож, алсыг харж хийх олон зүйлийг бүтээх юм шаардлага нөхцөл байдал үүсээд байна. Ялангуяа залуучууд хойч үеийнхаа төлөө. Тэгэхээр тэрний нэг чухал зүйл бол ялтчгүй эв нэгдэл тий. Бидний анхаарах ёстой нэг зүйл энэ улс төрийн нам гэдэг үүднээс бутрохгүй байх хэрэгтэй. Угсаатны зүүн үүднээс задардаггүй байх хэрэгтэй. Итгэл үнэмшлээс болж зөрчилддөггүй байх хэрэгтэй. Сайн сайхан юмны төлөө ялангуяа хүний эрх, уламжлалт, шашин, соёл, үнэт зүйлсийнхаа төлөө нэгддэг байх хэрэгтэй. Ялангуяа алсыг харсан бодлого боловсруулад зөв явах тал дээр маш их анхаарах хэрэгтэй. Тийм өнөөдрийн өөхнөөс болоод хамаг юмаа бид нар тавиад туучж болохгүй. Оож үе бодох. Ирээдүгөө бодох. Нэг ийм чухал
цаг үе ирсэн байна. Тэгэхээр энэ чухал цаг үед олон нийтэд ялангуяа нийгмийн харилцаанд хүмүүний сэтгэлийн сайн сайханд за нийгмийн ёс зүйд зөв буруу ялгахад за сэтгэл санаа нь амар амгалантай байхад уламжлал түүх соёл лоо сэргээхэд их чухал үүрэгтэй энэ одоо хүн бол манай 10 дугаар богд гарцаагүй мөн. Тэм ч учраас олон нийт бол бас 10 дугаар богдоос их олон зүйл хүлээж байгаа. Тэм учраас богд маань их сайхан боловсрол эзэмшээд эрдэм номдоо шамдаад сайхан явж байгаа гэсэн юм би бас мэдээ авдаг, ойлголттой байдаг. Тэр их сэтгэл хангалуун. За нөгөө талдаа энэ дэлхийн геополитикийн асуудал, зөрчил, тэмцэл юмыг харж байхад бол одоо ганцхан бас нэг улс төрийн аргаар цэрэг дайны аргаар юмыг шийддэг ийм нөхцөл байдал бол бас их өрөөсгөл байдаг юм байна. Асуудлыг хуцдагдаг юм байна. Одоо Украинд болж байгаа дайны нөхцөл байдал, Газын зурсд болж байгаа дайны нөхцөл байдал, за Африкт болж байгаа энэ зөрчил тэмцлийн асуудал. За бусад дэлхийн томоохон улсад орнуудад болж байгаа улс төрийн хямрал. За эдийн засгийн байдал гэдэг ингээ харгалаа. Энэ дээр бол хүн төрлөختөнд бол гарцаагүй хэрэгтэй нарийн зүйл бол ёс зүй гэж нэг том юм байдаг юм байна. Тэгэхээр энэ ёс зүй гэдэг зүйл дээр хамгийн их үлгэрэлдэг, хамгийн их бусдад зөв замыг хэлж өгдөг ийм одоо хүн бол шашны зүтгэлтнүүд, шашны тэргүүнүүд байдаг юм байна. Энэ бол гарцаагүй чухал үүрэгтэй. Тэгэхээр бид нар бол бас богдтой байна гэдэг нь тийм чухал тийм байна. Дараа нь нэг одоо бас одоо манай залуучууд олон нийт бас зүгээр ойлгож дэмжээсэй гэж ингэж хүсдэг. За Монголын ирээдүйд ч гэсэн. Тэгээ би бол богд маань улс төрд ороод юм уу улс төрд нөлөөлөд ингэж явна гэж боддог. Цэвэр шашныхаа асуудлыг хариуцаад ингэж явах байх. Гэхдээ Монголын ирээдүйд бол бас 10 дугаар богд маань их чухал үүрэгтэй юм байна. Дэлхийн дахинд Монголын бурхны шашныг, Монголын соёл уламжлалыг таниулахад бол маш чухал үүрэгтэй юм хүн болж байна. За тэгээд 21-р зуун энэ ирээдүйд бол мэдээч хэрэг энэ дэлхийн тэр амар амгалан хүний сайн сайхан тэр байгаль орчныг хамгаалах, хүний эрхийг дээдлэх. За тэгээд энэ шудраг бус зүйлдээ тэмцэхэд бол ирээдүйн одоо бүгдийн үүрэг оролцоо чухал гэж би ингэж өнөө сэтгэлээсээ боддог хүний нэг. Тийм учраас монголчууд маань альва шийдвэрийг гаргах тэр хувийн байна уу, байгууллагын байна уу, нийгмийн байна уу, улс төрийн байна уу. Дандаа алсыг харсан, үр дагаврыг тооцсон Монголдоо монголчуудаа хэрэгтэй тийм л зөв шийдвэр гаргадаг байгаасаа. Ялангуяа улс төрийн түвшинд бол одоо улс үндэстнээ нэг тавьдаг. Улс үндэстнийхээ язгуур эрх ашгийг хамгаалдаг. Ийм улсууд л одоо улс төрийн байгууллагад олон байгаасаа л гэж ингэж боддог шүү дээ. Тий. Яг тэрнтэй адилхан шашин соёлын салбарт ч гэсэн ард түмний уламжлалт шашин соёлоо тэргүүнд тавьдаг. Одоо өөрийгөө бол жоохон арагшаа тавьдаг. Ийм улсууд бол нэг энэ шашны салбарт олон байгаасаа гэж ингэж боддог. Тэгээ энэнийг бол үнэхээр тэргүүлээд үлгэрлэх нь бол манай богд мөн. За энэ бүгд дээр үндэслээд бол хамгийн чухал зүйл дараагийн залуу үе маань зөв, сайн, ёс зүйтэй, тийм алсыг харсан нарийн ухаантай ийм л залуучууд
монголчуудыгаа манлайлаад аваад явна да. За баярлалаа. За баярлалаа. Цахимч подкаст энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртлээр түр баяртай.